Өшөөгөө авахын тулд цогцсоор нь шүл хийжээ. Түүний бие шүлний тоогоноос харин хөл нь хөргөгчнөөс олджээ. Олонний танил инфлюенсер Аби Чойгийн амьдрал ийм харамсалтай төгснө гэж хинч бодсонгүй. Гэсэн ч хэсэг хүмүүсийн уур хилэн бүсгүйд ийм тавилан учруулсан юм. Бүсгүйн биеийн хэсгүүд түүний мөчлөөсөн байшингийн энд тэндээс олдсон юм. Гэсэн ч толгойг нь хайсаар л байв. 2023 оны 2 дугаар сарын 21-нд 28 настай эмэгтэй орос ороггүй алга болжээ. Хяналтын камерын бичлэгт бүсгүй охиноо сургуулиас нь авахаар машинд сууж байгаа дүрс хамгийн сүүлд үлджээ. Чойн гэр бүлд охин нь сургууль дээрээ байсаар байна гэж мэдээлэл ирэв. Аби гэрийнхэнтэй ийш тийш явах талаар ерөөсөө ч хэлээгүй. Хэдэн зуун аваагүй дуудлагууд байдал хүндэрснийг илтгэнэ. Түүнийг сошиал дээрээ пост хийхгүй хэдэн цаг болсны дараа түүний алга болсныг дэлхийд даяараа мэджээ. 3 өдрийн дараа буюу 2023 оны 2 дугаар сарын 24-нд Абиг сургууль руу хөргөж өгөх байсан машины байршлыг олов. Машин хотоос хол Тайпо тосгоны ойролцоох хаягдсан орон сууцны барилгын гадаа зогсож байв. Цагдаа нар шуурхаалan уг барилгыг самнаж нэгжлэг хийтэл аимшигтай хэргийн гэрч болцгоожээ. Орон сууцанд зөвхөн галтгооны өргөө болон хөргөгч байв. Билетгэн дээрээс саяхан буслахсан шүл бүхий олон тогоонуудыг олов. Мөрдлөгийн явцад бузар хэргийн гогцоо тайлагдчихэ. Шүлний тогоонуудад хүний биеийн үлдэгдлүүд байх нь тэр мөн хөргөгчөнд бусад улмөр үлдсэн байв. Биеийн үлдэгдэл хэсгүүдийг нарийн тодорхойлоход хэцүү болсон байв. Гэсэн ч энэ цогцос бол сургаггүй алга болсон Аби Чой болох нь тодорхой болж ирэв. Хэдэн цагийн дараа инфлюенсерийн аимшигтай төгсгөл тодорхой болжээ. Хэргийн газраас олдсон гавлын яс эмхтэнх болж таарсан ч зарим хэсэг болох арга яс гар нь олдохгүй л байв. Цагдаа нар биеийн эрхтнүүдийг хайж байх явцад мөрдөгч нар байрны эцдийг бас эрен сурвалжилж байв. Энэ орон сууц Квонг Као гэх этгээдийн эзэмшил болох нь илрэв. Энэ хүн бол Абигийн хуучин нөхөр Алекс Квонгийн эцэг байв. Аби Чой бол Британийн колони болсон Хонконгийн баян гэрүүлээс гаралтай. Түүний ээж аваас нь залуу байхад нь салж хотын үл хөдлөхийн баян эзэмшигчтэй гэрэлснээр тэд баян тансаг амьдралаар амьдрах болсон байв. 3 эгч дүүстэйг амьдарч байхдаа Аби загварын ертөнцийн авьяасаа нээн илрүүлж энэ хоббигоо салшгүй мэргэжлээ борлогсон байв. Чой төдөлгүй авьяаслаг загвар өмсөгч болж сошиал медиа дээр олон тооны дагагчтай болсон байна. Томоохон брэндүүд түүнтэй хамтран ажиллах санал тавих болжээ. Абигийн амьдрал өв тэгш явж байсан ч түүний өнгөрсөн үеийн амьдрал түүнд саад болсоор байв. 18 настайдаа эмэгтэй Алекс Квонгтой хурмаа хийсэн байна. Насан багын найзтай хайртай болж гэрэлснээр дундаасаа 2 хүүхэдтэй болсон байна. Гэсэн ч 3 жилийн дараа тэдний харилцаа дуусхуур болжээ. Энэ салтын дараа Аби Кристиан Фонг Чун гэх баян айлын залуутай суусан байдаг. Тэр хоёрын дундаас бас 2 хүүхэд гарсан байна. Аби зөөлөн зантай эмэгтэй байв. Тэр хүүхдүүдийнхээ тусын тулд экс нөхөртөөгөө сайн харилцаатай үлдсэн байна. Залуу бүсгүй тансаг орон сууц худалдан авч нөхөр болон гэр бүлийг нь амьдруулж бүх зардлыг нь дааж байв. Ингэснээр хүүхдүүд нь аавтайгаа уулзах боломжтой үлдэв. Гэвч хаалттай хаалганы цаадах бодит үнэн төсөөр байлаа. Квонгийн гэр бүл хэдэн жилийн өмнөөс санхүүгийн хямралд өртжээ. Алексийн ах Энтониgoос бусад нь ажилгүй байсан ба харин Энтони Абигийн жолооч хийдэг байв. Энтони гэр бүлийнхэнтэйгээ хувилдаж Абиг хулгайлахад оролцсон байдаг. Загвар өмсгчөөр 6 жил ажилласны дараа Аби тухайн орон сууцыг зарж оронд нь Алексийн гэр бүлд тохирсон хямд төсөр орон сууц авч өгөхөөр шийдэв. Учир нь тансаг орон сууцны сарын төлбөр нь залуу эмэгтэйд хэдэн сая долларын тооцоо үлдээдэг байлаа. Квонгийн гэр бүл одоо байгаа зэрэг зандаанаас салахыг хүсээгүйг Аби харин мэдсэнгүй. Тиймээс үл хөдлөхийг авч үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Үл хөдлөхийн асуудлаас болж Аби хэцүү байдалтай байлаа. Хуулийн тал дээр түүний талд бүх асуудал нааштай иргэнэ гэдгийг залуу эмэгтэй мэдэж байв. Тансаг орон сууцны төлөөх хөрсөлтөөнд зарцуулах мөнгөгүй тул Квонгийн гэр бүл Чойг алга болгохоор шийдсэн байна. Бүсгүй амиа алдах үед түүний хөрөнгө
100 сая Хонконг долларт хүрч байв. Мөрдөн байцаагчийн үзэж байгаагаар хохирогч машинд багтаа халдлага дүртэж орон сууцнд хүрэх үед ухаан алдсан байсан гэжээ. Мөрдөн байцаалт бүх зүйлийг тодорхой олгож сэжигтнүүдийг бүгдийг барьсан юм. Гэсэн ч тэдний хинч хэргийн нарийн ширийн зүйлийг ярихыг хүсэхгүй байв. Хэдэн 7 хоногийн мөрдлөгийн дараа үхлийн шалтгаан тодорхой болсон байна. Аби Чойн толгойг тасцсан хүчтэй мэсний шарах түүнийг үхэлд хүргэсэн байжээ. Мөрдөн байцаагч нар үйл явдлын баримтуудыг нийлүүлж хэргийн газараас олдсон нотлох баримтуудыг авсаргасны үр дүнд бүсгүйн биеийг мөчлөхөөс хамаагүй өмнө Аби амиа алдсан болох нь тодорхой болсон байна. Цахилгаан хөрөө бүсгүйн биеийг хуваасан гол багаж байв. Бусад хэрэгслүүд Куонгийнхны галтгооны хэрэгслүүд байжээ. Орон сууц илэрсний дараа Алекс Куонг зогтсон боловч хэдэн өдрийн дараа хотын бомбт дээрээс баривчлагджээ. Тэр эх орноосоо дүүрэх гэж оролдсон байна. Куонгийнхны хинэнч кэргээ хүлээгөөгүй боловч нотлох баримт өмнөөс нь бүгдийг арчээ. Энэ хэрэгт 5 хүн баривчлагдсан. Алекс Куонгийг хүн амны хэрэг үйлдсэн хэрэгээр түүний эцгийг ерөнхий төлөвлөгөө боловсруулсан хэрэгээр ах Энтонийг хүн амны хэрэгт хамжигчаар их Жени Лиг хэргийг нуун дадлах гэсэн хэрэгээр эцгийн нууц амраг Чивингийг орс ураггүй болгох хэрэгт хамсаатнаар тус барьсан байна. Бүгд хоригдохоор болсны дотор 3 эрэгтэй нь бүх насаараа хоригдох ялгаар шийтгэгдэжээ. Олон нийт тэднийг цаазын ялгаар шийтгэх хэрэгтэй гэж үзэж байсан юм. Гэсэн ч олон жилийн өмнө ялын дээд хэмжээ болох цаазын ялыг тухайн улсад хэрэгжүүлэхээ болсон байв. Сүүлд 2023 оны 3 дугаар сарын 2-нд 41 настай Лам Шүн гэх этгээдийг нэмж баривчилсан байна. Учир нь тэр Куонгийг 300 мянган Хонконг доллараар заваар Хонконгоос цугтаалах гэж байсан юм. Лам Далбат завны түрээсийн компани ажилтай байв. Түүнийг сүүлд батланда алтад гаргажээ. Мөн 7 дахь хэрэгтэн болох Алекс Куонгийн найз 29 настай Пун Хауийн түүний цугтаалтанд туслах гэсэн хэрэгээр баривчлагдсан байна. Загвар өмсөгчийн биеийн зарим хэсэг одоо ч олдоогүй хэвээр байна. Түүний одоогийн нөхөр нь харин Аби Алекс хоёрын дундаас гарсан 2 хүүхдийг өрчилж авахар болсон байна. Абигийн нөхөр Там Чук Куан хэлэхдээ тэр маш хөөрхөн 4 хүүхэд төрүүлж өсгсөн. Энэ хүүхдүүд Абигийн гэр бүл найз нөхдийн баяр ёслол юм. Тэр сайхан сэтгэлтэй, бусдад дандаа туслах гэсэн ирмэлцэлтэй сайн хүн байсан гэж хэлсэн байна. Чойгийн балчир хүүхдүүд одоо ээжгүйч гэсэн ядчил Аби таартай хүний асаргаанд өсөх гэж байна. Энэ хэрэг Хонконгийн нийгмийг зочроож Абигийн олон мянган фэн дагагч нар хуу гашууг нь хуваалцсан юм. Их газрын хятадуудын үзэж байгаагаар энэ хэргийг хятадын хуулиар шийдэж цаазын ял өгөх ёстой ч гэж байсан юм. Гэсэн ч 1993 оноос хойш цаазын ялыг халсан Хонконгийн хуулиар боломжгүй юм. Чойгийн оршуулгын ёслолыг 2023 оны 6 дугаар сарын 18-нд хийжээ.